За сайн байцгаана уу манайхаа Mongolian Australia подкастын маань 82 дахь дугаар инхүү эхэлж байна. За энэ дугаараар онцгой хоёр зочинтой байгаа. За тэгээд Сидней хотоос Global U Academy-ийн үүсгэн байгуулагч, сургагч багш ээж охин хоёр болох Ундраа золбоо нартайгаа ундраагч золбоотойгоо ярихад бэлэн болоод байна. За тэгээд ээж Ундраа нь шүтээсийн маркетингийн удирдлагын бакалавр, санхүүгийн удирдлагын магистраар тус төгссөн бөгөөд бизнесийн удирдлагын багш, одоо Capital банкнд корпорат зээлийн эдийн засгчаас эхлээд банкны салбарт 14 жил ажилласан туршлагатай. За тэгээд анх 2017 онд Австралид гэр бүлээрээ ирж байсан ба одоо олон улсын коуч, Global U Academy үүсгэн байгуулагчийн нэг, сургагч багш, 4 сайхан хүүхдийн ээж Ундраагч маань орж байгаа. За мөн охин золбоо маань Сидней их сургуульд суралцахын хажуугаар 2017 оноос эхлэн TNT Express, Coles Logistic Company, Health, New South Wales, Commonwealth Bank, Macquarie Group гэх мэтчлэн томоохон компаниудад ажилд эрхэлж байсан туршлагатай. За тэгээд тэрээр одоо Macquarie Group-ийн бизнесийн ахлах шинжээж мөн Global U Academy үүсгэн байгуулагчийн нэг, сургагч багш гэсэн ийм хоёр мундаг Монгол ээж охин хоёр маань орж байна. Үнэхээр бахархалтайгаар энэ подкастаа эхлэхэд бэлэн болоод байна. За сайн уу Ундраагч золбоо. Сайн уу? Сайн байна уу? За подкастт орж байгаад баярлалаа. За подкаст маань хоёулаа цагаа гаргаад орж агаад ээж охин хоёрт маш их баярлалаа. За яриагаа өнөөдөр хэдүүлээ ирэхээс өмнө Австралид ирэхээс өмнө бас хаана ямар ажил төрөл хийж исэн гэдгээс яриагаа эхлэе. За миний хувьд KTMC маркетингийн менежмент, санхүүгийн менежментээр KTMC суралцаад тэгээд тэрнээсээ нэг бизнесийн удирдлагын багш хийж агаад 2004 оноос банкны салбарт ороод корпорат зээлийн эдийн засгийн зээлийн эрсдлийн шинжээч, тэгээ 8 орчим жил салбарын захирал, тэгээ 4 орчим жил хэлтсийн захирал хийж байгаа. Тэгээ 17 оны ер нь 11 сард ер нь Австралид ирж исэн. Тийм туршлагатай. Золбоо маань миний хувьд болохоор ер нь Монголд яг шинэхлэл сургуулийг 10 жилээр дүүргчээд шууд сарын дараа бол яг Австралид босоод анх хурж ирээд тэгээд дараагийнхаа хичээлүүдийг ер нь л эхлүүлж исэн. Хэдтэй байсан бэ золбоо? Анх ирж байхдаа 19 яг хүрээл ирж исэн. Яс өгөөрхий. Ер нь яагаад Австрали улсыг сонгох болсон юм? Анх би болохоор ер нь нэлээд багаас гадаадд сурна гэсэн ер нь бол байнгын мөрөөдөлтэй явдаг байсан. 4-5 дугаар ангиасаа л эхлээл найзуудтайгаа байнгын одоо гадаад руу яваад ногоон зэлгэн дээр суугаад найзуудтайгаа хичээл ном хийгээд ингээд явж ийн гэж ер нь өөрийгөө байнгын тэгж төсөөлдөг байсан. Тэгээд яг ингэж явах хугацаанд болохоор яг шинэ эхлэл сургуульд тухайд болохоор яг нэг олон улсад өөр улсын их сургуулиудад суралцах хүсэлтэй хүмүүсийг шалгаруулж авч жагаад тэгээд яг тэр сургууль руу орчоод яг нэг зорилготой хүмүүстэй нийлээд ер нь олон төрлийн улсуудыг ер нь судалж эхэлсэн л дээ. Тэгээд төгсгөөс нэг 2-3 жилийн өмнөөс яг нөгөө IELTS-ийнуудаа бас бэлдээд ингээ явж байхдаа ер нь бол англи хэлээр ярьдаг бас улсууд ер нь бол зүгээр юм байна гэж бодоод тэгээд IELTS-ийн бас багштай жоохон ярьж байгаад англи улсыг ер нь бол дайггүй юм байна гэж ер нь бодоод тэгээд ер нь англи улс руу Манчестерийн сургуультаас яг урилга авчаад гэрийнхэн ч гэсэн тэгвэл ер нь чи явж байгаа. Тэгээд гэрээрээ очиход ер нь бол ямар хэдэм бол гэдэг англи улсыг судалж исэн. За тэгээд тэгсэн чинь тэр үед ер нь бол нөгөө англи улс маань өөрөө яг хуулийн визний чиглэлээр зөндөө өөрчлөлтүүд хийсэн. Тэгээд заавал одоо очиод 1 жил ажиллах боломжгүй. Тэгэнгүүтээ эхний жилийнхаа визийг авчаад буцаж Монголдо үржирэнгүүтээ өргөжлүүлээ 3 жилээр сунгах гэх мэтчлэн жоох юм хүндрэлтэй өөрчлөлтүүдээс оруулсан байсан. Тэгээд би тэд бас нөгөө багштайгаа гэр бүлээрээ
ер нь ярилцсны үндсэн дээр ер нь Шинэ Зеланд, Австрали гэдэг улсуудыг ер нь бол илүү судлаа. За гэр бүлд бол ер нь Австрали бас нэлээд ээлтэй юм байна гэдэг үүднээс ер нь бол ер нь Австрали улсыг олж мэдчихсэн. Тэгээ тэрнийхээ дараагаар бол за Австрали улстай ямар сургуулиуд байна гэд үзсэн чинь топ 100 бас багтдаг нэлээд олон их сургуультай. Тэр дундаас Сидней их сургууль, Сидней хот маань бас өөрөө их нэг бужигнсан том хот учраас ер нь бол Сидней хот руу ирүүл зүгээр юм байна гэж ер нь бол бас гарч ирж байсан. Тэгээ нэмж хэлэхэд бас нөгөө Австралийн нөгөө цаг агаарын байдал тий уур амьсгал за нөгөө юу тий Англи бол нөгөө илүү бүрхэг өдрүүдтэй тий цаг агаарын хувьд бол бүрхэг байдаг. Австрали бол илүү гоё юм байгаль орчин нөгөө юу талаасаа тий гэр бүлд таатай байдал тэгээ safety байдлаасаа юу Америкийн хажууд Австрали илүү тий нөгөө safe гэд тийм байдлаар ерөнхийдөө Австралийг сонгож ирсэн. Нэрээ тийм шүү. Ер нь бас энд ингээл ирээл одоо энтгэгээс чи IT-гээр чи ирээд ажиллаж байгаа ингээл найз нөхөд байна л да. Тэгээд тэр эдээс асууж байгаа хгүй. Яагаад Австралиг ингээд сонгосон ингээд асууж яхад Америкт ажиллаж исэн IT-гээрээ тэгэнгүүтээ Америк яагаад тэнцээ гэр бүлэрээ суушаагүй гэхээр одоо тий бууны бас хууль шүү дээ. Тэрийг бас зөвшөөрсөн. Тэр утгаараа амар safety биш гэдэг утгаараа Австрали хамаагүй safety юм байна гэдэг гээд нааша бүр зориод энтхийн PR аваад ингээ явж байгаа гэж ярьж байсан. Тэгээд ер нь сая ундраагч хэлдгээр яг л safety гэдэг утгаараа бол 1 номерт бараг бичигдэхээр ус байх шүү. Тэгээд нөгөө боловсролын систем бас Английн боловсролын системтэй тий гэр утгаараа бас тийм шүү. За тэгээ анх Австралид 2017 онд иржээ. Тэгэхээр би тэгж ойлголоо золбоо маань сурахаар ирээд тэгээд гэр бүл нь дагаад судлаад ирсэн гэж ойлголоо. Ерөнхийдөө ерөөсөө нэг баран ийм багийн ажил болж байгаа байхгүй тий золбоог одоо энэ багасаа хүсэж мөрөөдсөн энэ мөрөөдлийг нь биелүүлэхгээ тий гэл маань ингээд яг багаар ажиллаад тий яг ингээд бөөндөө очоод тэгээ ерөнхийдөө бит хоёр бас ингээд тооцоо хийсэн л тий за ингээд охин маань ерөөсөө ингээд гадаадд сурна гэд ингээд яц хөөрцөн тий ерөөсөө явна ингээд тэгээ яг тэр ингээд айгуу гоё юм хүсэл эрмэлзэл ингэсэн хүүхдийг бид нар явж чадахгүй тэгээ боломжгүй одоо юу гэдэг санхүүгийн хувьд ч бай ингээд аль талаас боломжгүй гэж хэлэх зориг байгаагүй тэгээд ерөнхийдөө цаашдаа ингээд манай гэр бүлийн core value болохоор education тий номер 1 зүйл нөхөр маань миний ч бас ингээд хувь хүний болон одоо гэр бүлийн одоо ингээд хамгийн гол одоо core value болохоор тий боловсрал байгаа байхгүй. Тэгэнгүүт за бид нар ингээд 4 хүүхэд гаргасан. За 4 хүүхдээ олон улсын түвшинд одоо ингээд араасаа бас 3 ч гэсэн ингээд гадны топ гоё мундаг сургуульд сурмаар байна гэд ингээд хэлэхэд яах юм бэ? Эцэс 4 хүүхэд гаргачаад манай гэр бүл нөгөө бидний яг эцсийн яг зорилго юу юм бэ гэхээр энэ 4 хүүхдийг л одоо мундаг бас ингээд хүсэл мөрөөдлийн дэмжих л одоо зорилготой болчихж байгаа шүү дээ. Ялцчихгүй ингээд олон хүүхэд гаргасан хүмүүс энэ хүүхдүүдийнхаа одоо мөрөөдлийг дэмжих. За тэгэнгүүт ингээд 4 хүүхдийг олон улсын түвшний боловсрол эзэмшүүлээд гадаадд сурахад за золбоог сурахад гэхэд л одоо ингээд тухайн тооцоогоор доорой 4 жил сурахад 400 орчим сая төгрөг тий. За тэгээ арийнх нь хурыг сурахад тэрбум 6 золж байгаа бах тий. Тэгээ ингээд ботхоор чин за ер нь бол тэгээ хоёлаа энэ насаар ингээд хөдөлмөрлөд ч ер нь бол тэрбум 600 гэдэг чинь тухайн яашаарч ер нь бол ингээд эцэст бидний тий хамгийн эцсийн зорилго юу юм бэ гэхээр чинь ер нь энэ л байгаа байхгүй тий. Тэгэнгүүт за төв хоёлаа яагаад энэ тий ингээд гэр бүлэрээ хөдлөё ер нь явъя тий хүүхдүүдийнхаа олон улсын чанартай энэ боловсрал энэ мөрөөдөл нь биелүүлэх талаасаа тэгээд юу Монголд бас ингээд хүүхдүүд маань хувийн сургуульд сурч лээсэн. Гэтэ бас нөгөө интернэшнл сургууль энтерт бас тэр болгоо явуулж чадахгүй тий. Тэгээд ерөнхийдөө тэр юг хараад за ер нь ийм юм бол явъя тий эртхэн явъя тэгээд ингээд хүүхдүүд маань тий дүүнэрийн ч гэсэн тэгээ ер нь хөдлөе гэсэн шийдвэрийг ер нь тэгж гаргаж ирсэн. Тэгэхээр за золбоо маань ер нь айлын том болол да. Тэгэхээр 3 бусад хүүхдийн маань нас нь хэдтэй лээ? Одоо одоо 2 дахь хүү маань 22 хүрж гин онгараад 22 хүрнэ. Тэгээд 16-тай 14-тэй 2 баг маань хамгийн баг маань 14 настай. За тийм ээ. Тэгэхээр дандаа одоо коллежид байгаа сурж байгаа high school сурж байгаа хүүхдүүд биш үү? 16 14-тэй гэхээр тий. Ер нь та эндхийн боловсролын системийг юу гэж бодож байна? Австралийн боловсролын систем Монголтой харьцуулбал ерөнхийдөө айгуу гоё юм юу талаасаа
хүн байх талаасаа тий social skill тэгээд энийн давхар нөгөө боловсролын системд хамт олгоод явдаг тий. Зөвхөн одоо IQ хөгжүүлэх биш тий. Хүн чинь бас нөгөө нэг яг хүн бэлтгэжээж тий тэр хүн чинь яг суур одоо ethical болон тэр тий social skill зүйлийн чадваруудаа яг ингээд энэ юуныхаа тий боловсролынхаа одоо энэ IQ-тайгаа ингээд зэрэг зүйлээд хөгжүүлж энэ чинь яг ингээд маш гоё юм юу болж байгаа байхгүй тий. Хүний хөгжил ер нь тэр утгаараа ерөөхдөө би бол сэтгэл хангалуун байдаг. Хүүхдүүдэд айгүй гоё бас ингээл одоо зүгээр achievement гэл ингээл яхад л тий нөгөө positive өнөөдөр юм зан гаргасан тий нөгөө айгүй гоё юм positive байсан ингээл reward өгч шитэй тий. Тийм ингээд хэтчлээ ер нь айгүй гоё ингээд боловсролынхаа хажуугаар хүүхдүүдэд энэ айгүй гоё юм ethical байдал тэгэл тэр social skill энтрийг суулгаад өгчдөг. Энэ одоо Тэгэхээр 2017 онд ер нь хүүхдүүд нь Австралид ирээд ер нь хурдан англи хэлийг сурж одоо энэ Австралийн боловсролын системд дасан зохицчихсэн бэ. Манайх болохоор ер нь нөгөө нэг ингээ айгүй олуулаа 4 хүүхэдтэй айл ингээд нааша нүүж ирэхэд бол нөгөө амаргүй штэ тий. Тэгэхээр ерөөхдөө бас нөгөө нэг тооцоол энэ төр гаргаад айгүй нөгөө тактиктай нааша нүүж ирсэн гэдэг юм уу. Эхлээд нөгөө нөхөр маань золбоотой энэ хоёр 17 оны 7 сард хоёулаа оюутнаар ирж байсан. Тэгээд манай IT мэрэгчлээ. Тэгэхээр ерөнхийдөө нөгөө бүр ингээд том зургаар хараад ер нь бол ингээд дөрөвхтэй аваад явж байгаа эцтэй эдрийг сурган те эдрийн боловсролд анхаарна. Тэгэхээр ерөнхийдөө тэр нөгөө байнгын оршин суух энэ төр визийг айгу сонирхож эхнээсээ бас төлөвлөж ирж байсан. Тэгэхээр хамгийн түрүүнд нөгөө хүмүүс чинь эмэгтэй сураад нөгөө эрэгтэй ажил хийх ч юм уу те тиймэрхүү тактикаар айлууд явдаг бол манайх эрэгтэй сураад яг л эрэгтэй нөгөө манай нөхөр хамгийн гол нөгөө энд шанстай штэ. IT жилээр ингээд яг учраас хамгийн түрүүнд нөгөө TEF-ийн юунд сурчээ те өөрийнх нь одоо дипломыг нь авчээ тэгсэн нөхцөл бас ингээд дараа нь skill assessment энэ төр хийхэд бас тодорхой хэмжээнд хэрэгтэй байх гэдэг. Тэгээд ерөөсө бид нар үлдээд нөхөр маань ингээд золбоотой ирээд тэгээд ер нь 4-5 сарын дараа би ирж исэн. 4 сарын дараа би ирж исэн. Тэгээ ингээд нөгөө үе шаттайгаар тэгээд тооцоогоо болохоор ингээд 20 он дуустал охиныгоо төгсөх хүртэл хугацаанд яаж ингээд санхүү өнтрээ зохицуулах вэ гэдээ бүр ингээд Excel дээр ингээд хийцэн. Охинтойгоо хамтраад 20 он дуустал ингээд 4-5 жилээр тооцоогоо хийцэн. Тэгэл тэрэн дээрээ үндэслээл ерөнхийдөө за яаж нүүх үү, яаж хөдлөх үү гэл бүх байдлаа ер нь тооцоо юун дээр тэгэж хийжсэн. Тэгээд хүүхдүүдээ бол бүр энэ хоёрыг ирснээс хойш жил 6 сарын дараа авсан. Гэх мэтчлэн ингээл бас нөгөө mental health санхүү бүх юма бодоод ингээ айгу үе шаттайгаар ингээд ер нь айгу багаар л яасан гэх юм уу ажилласан гэх юм уу тийм байдлаа явсан. Тэгэхгүй амаргүй штэ 4 хүүхэдтэйгээ шууд бүх юма хаяад тэгээ маш их мөнгө хаяад тэгээд охиноо топ сургууль сургана гэсэн тэгсэн мөртлөө ахаа хүүхдээ аваад ирсэн. Тэгээ international визтэй энэ тийм амар зүйл биш л дээ. Зүгээр бид нар шиг карьер хөөдөг дундаас дээрч хүчний карьер хийж байгаа тийм хүмүүсийн хувьд бол тийм амаргүй. Тэгэхээр дандаа тийм менежментийн юутай л явсан. Тэгэхээр сонсож байгаа сонсогч нар маань бас эндээс харж байгаа ер нь бүх юмыг сайхан яг төлөвлөгөөтэй яг стратеги одоо яг сая ярьлаа шүү дээ. Яг ингээд эхлээд эхний ээлжин тэглээ инглээ за дараа нь инглээ хүүхдээ сургуульд оруулъя ингээд энэ бүгд чинь ингээд шат дараатаагаар бүгдийг магадгүй сонсож байгаа хүмүүс маань бодож байгаа. За би 3 хүүхдээ гуруулан энэ аваад ингээд нөхөртөөгөө ингээд бүгдээрээ ингээд очивол яах вэ гэсэн тийм бас бодолтой хүмүүс манаас Монголоос сонсож иж магадгүй. Тэгэхээр та бүхэн манаас эхлээд цаашаага бас PR-аа боломжтой мэрэгчлээ сонгох хэрэгтэй. Хинэн сурвал яах уу гэх үгээд бүх зүйлээ ингээ сайн бодолцож үзээрэй гэдгийг бас энэ дунд бас авчуулаад хэлчихнэ. За золбоогоос асуунаа. Австралид оюутныхаа амьдралыг бас яриач. Тэгээд бас анхны ажил ямар оюутнаар сурж байгаа оюутнууд маань бас сонсож байгаа. Монголоос бас нааша оюутан болоод ирэй гэсэн бас хүмүүс маань сонсож байгаа байх гэж бодож байна. Сонирн байх гэж бодож байна. За анх яг хурж ирчээд яг их сургуультай бас нэг орхоос өмнө Сидней сургуульд орох гээд материалаа явуулахад бол яг нөгөө Монголын 10 жилийн яг нэг олон улсын сургуульд сурааг бол 10 жилийн дипломыг бол яг нэг 10 жил төгссөн гэж юу нэг тийм хүлээж авдаг юм байлаа. Тэгээ тийм учраас бас эхлээд нөгөө Taylor's College гээд Сидней сургууль бэлтгэдэг тэр коллежид бас явж байгаад тэгээ тэр дүнгээ ашиглаж аваад юу нэг Сидней сургуультаа ер нь бол орж исэн. Тэгэхээр яг тэрэнд эхний ер нь бол жилдээс оролцож байгаа хугацаанд бол одоо нэг тийм энтгийн 10 жил сурж байхдаа ер нь бол төстөйсэн. Өдөр болго яг ингээд нэг төрлийн хичээлтэй нэг тест автахад яг ингээд хичээлүүдтэй. Тэгээд тэрний дараагаар болохоор яг Сидней сургуультаа ороод
одоо хичээлүүдээ сонгоо явж исэн. За тэгээд яг оюутны амьдралын хувьд болохоор Сидней их сургууль сурж явах явцдаа ер нь маш олон аль болох нөгөө их сургуулиудаас олгогдож байгаа бүх боломжууд, үйлчилгээ, үйл ажиллагаанууд тэр бүгдийг ер нь бол бүр хангалттай бүгдээр ингэ бараг шавхаж үзэж оролдож байгаад ер нь бол айгаа өөрөө төгссөн гэж боддог. Тэгээд миний хувьд болохоор яг Сидней их сургуульд суралцж байгаа явцдаа 3 өөр улс руу 3 оюутан солилцооны хөтөлбөрт яваад хажуугаар нь бас одоо нөгөө зарим тохиолдолд бол бүтэн цагаар одоо ажиллаад эсвэл хагас цагаар хэд хэдэн ажил давхар хийгээд тэгэнгүүтээ бас нөгөө сургуулийнхаа клуб нэгэмлэгүүд яг бас нэлээд томоохон ингээд сургууль сонгоод орчингууд ч тэр их сургуулиуд бол 200 гаруй 200-аас их одоо юм клуб нэгэмлэгүүд бас ингээд оюутнууд нь агуу идэвхтэй нийцсэн байдаг. Тэгэнгүүт яг нэг өөрийнхөө сонирхлоор дээрээс нь чиглэлээр эсвэл өөрийгөө нэг чадваржуулах чиглэлээр ингээд юм хайгаад үзэх юм бол хүн болгонд ер нь бол юм тохирсон клубүүд нэгэмлэгүүд байдаг. Тэгээд яг тэрнийхээ үндсэн дээр бол яг анх дөнгөж эхэлж байхдаа бол нэлээд нэг тийм overwhelmed гэдэг штэ ямар их боломж байгаа юм бэ гэж ер нь бол айгүйх бодогдчихсэн. Тэгээд би нөгөө эхлээд эхнээсээ л ер нь бол бүх ингээд хаана юу вэ гэдгийг мэдэж сурч аав нь олж мэдэн тэрийг нь ашиглан гэж бас айгүй бодчихсэн болохоор бараг 10 хэдэн клуб нэгэмлэгүүдэд бүртгүүлсэн. Тэгээд тэднийхээ үйл ажиллагаануудад бас бүгдээрэнд нь явах гээд тэгээд хажуугаас тэр нөгөө хичээлдээ нөгөө одоо ямар байдлаар ордог хичээлүүд яаж хийх үгээ тэрийг бас ингээд жоохон судлаад ингээд явж байгаа штэ. Тэгээд тийм учраас бас эхний ер нь семестр нэлээ нэг тийм ядаргаанд бараг орж исэн. Тэгээд тэрнийхээ дараагаар ерөөхдөө учрыг нь олоод окей яг ингээд хичээлээ ингэж баланслуулаад хичээлээс гадуурх ажлуудаа бас нэг иймэрхүү байдлаар баланслаад хажуугаас ажиллаа ингэж хийвэл бас зүгээр юм байна гэдэг байдлаар ер нь бол эхнээсээ юмнуудаа зохицуулаад явсан. Яа, гэхдээ гэр бүл аав ээж нь бас ингээд хамт байж байгаа болохоор бас хамаагүй төхөн байсан бах те яг ганцаар ирээд сурж байгаа оюутнууд залуучуудыг бодвол тий ялцчгүй яг нөгөө аав ээжээр бас яг дэргэд байгаа болохоор ядчил нөгөө хэцүү байх юм бол тэ ярилцах хүнтэй. Тэгээд дараа тэгээд тэр талаар бол ялцчгүй ер нь бол илүү тусламтай байсан. За тэгээд ялангуяа эхний жил ер нь бол бид нарт бараг бүгдээрэнд нь ер нь нэлээд жоохон хэцүү байсан. Нэгт одоо энэ шин соёл, шин газар тасах гээд тэгээд ядж байхад бас нөгөө аавтай яг нөгөө наадмын үеэр Монголд визэнд ороод тэг хичээлээс 2-7 хоног ер нь бол хоцроод ирсэн байсан. Тэгээд аавтай ч нөгөө хоёулаа өөр өөрсдөө гэсэн хичээлтэй. Тэгээд хажуугаар нь бас нөгөө шинэ ажил хайх гадаад тэгээд нэмээд бас хоёулаа бас нөгөө дажгүй англи хэлтэй гэж бодоод ирсэн чинь яг нөгөө ер нь англи хэлтэй сайн байсан ч гэсэн байгаагүй ч гэсэн нөгөө яг энтхийн чих сайн онгоогоогүй. Тэгээд яг ярианы чадварын хувьд тэгээд сонсголын чадварын хувьд ч гэдэм үү те ингээд хичээлдээ суусан чинь сайн ойлгохгүй тэгээд за одоо ингээд нэгэн их бас хүчин чармаалт гаргахандаа гэдэг ер нь ихнээс аягүй жоохон ойлгож ирж исэн. За тэгээд яг энэ үеэр чинь тэгээд ажил бүх юмнуудаа одоо нөгөө зохицуулаад тэгээд ямар ч тач нэг сарын дараа бол би яг нөгөө эхнийхээ бас ажлыг олоод тэгээд хэдэн сарын дараагаас нөгөө ажлаас сайдаа бас өөр газруудад ажиллаж байхад тэгээд ядчил нөгөө бас ингээд ойрхон байгаа учраас одоо ингээд ажил руу хөргөж өгдөг ч юм уу. Яг миний тэр нөгөө ажиллаж исэн газар болохоор юм train station одоо автобустай энэ бүх зүйлсээ заа ер нь айгүй хол исэн. Тэгээ заавал нөгөө машинаар хөргүүлж очих газар. Тэнгүүд би нөгөө машин барьж чадахгүй. Тэгээ өөрөө бас машингүү те. Тэгэнгүүт яалтчгүй нэг тиймэрхүү нөхцөл байдалд бол энэ тиймэрхүү нөхцөл байдалд байгаа хүн чинь бас яг нөгөө аав ээж дэргэд те ядчил гэрт ирэнгүүд одоо хоол өгдөг ч юм уу. Тэгээд ажилд явхад газ аав хүргээд өгчдөг. Тэгээд тэр тал дээр бол бүр үнээр тус тантайсан. Тэгээ ер нь бол би бинийгаа дэмжээл эхний хэдэн жил Тэгэхээр анхны ажил нь хаана ажиллаж байсан бэ? Анхны ажлаа колс байсан уу? Яг ямар ажиллаар эхэлсэн бэ? За хамгийн эхний ажил болохоор TNT Express гэдэг логистикийн компаниас ер нь аль эхэлжсэн. Ер нь бол эхний хэдэн ажлууд маань ер нь дандаа транспорт логистикийн салбарын ажлууд байсан. За тэгээд эхний хэдэн сар тэнцэнэ TNT Express-тэй ажиллаж байгаа. Тэрний дараачаар болохоор яг одоо нөгөө оюутны амралтаараа тохиолдуулаад тэгээд ийм бүтэн цагаар нөгөө оюутнууд ч бас бүтэн цагаар семестр ороагүй байх үед ажиллах боломжтой тийм яг тэрийгээ тохиолдуулаад шууд ийм өөр
ACFS, DP World гэдэг компаниудад ер нь бол бүтэн цагаар ажиллаж эхэлж исэн. Тэгээд тэр үед болохоор нөгөө транспорт логистикийн компаниуд маань өөртөө 24 долоо ажилладаг ер нь бол хөвчлэн компаниуд байдаг. Тэгээд тийм учраас бас илүү нөгөө хичээлээ өдөр нь хийнгүүтээ орой жоохон ажиллах боломжууд нэлээ их байсан гэх юм уу. Тэгээд тэр үед болохоор яг DP World гэдэг компанид бол яг шөнийн ээлжинд орой 9-оос өглөө 6 хүртэл ч юм уу 9-оос өглөөний 5 хүртэл ер нь бол ажиллаад тэнгүүтээ гэртээ газ намайг аваад гэрт үрж ирээд газны 3-4 цагийн дараа авчингуудаа буцаад хичээл рүүгээ 10-аас эхлээд тэгээд тарангуудаа дахиад тэгээд ингээд ер нь бол нэг иймэрхүү ер нь бол хэмнэлтэйгээр бас нэлээд хэдэн сар ер нь явж исэн. Яа бас чанга шүү хичээлийнхаа дараа шүн ажиллаа дахиад нэг хэдхэн цаг унтаад хичээлдээ явбал мундаг байна манай залбаа. За тийм байх. Тэгэхээр оюутан амьдрал ер нь яг ингэж өрөнд юм байна. Тэгэхээр яг өдөр нь хичээлтэй байгаа үед бол оюутнууд маань бас тиймэрхүү ажлын байрыг бас харж болох нь байна гэж эндээс харлаа. За одоо дараагийн асуулт руугаа орноо. За хэрхэн ер нь Global U Academy-г үүсгэн байгуулах болов? Энэ академийн талаараас сонсогч нартай сайхан ярьж өгнө. Ер нь би за нэг 10 онд яг хүүхдээ тэгээ дөрөвт хүүхдээ гаргаад тэгээд яг байж ахт ерөнхийдөө нэг ингээд нэг хүүхэд хөгжлийн иймэрхүү нэг ийм нэг програм энэ төр хийх яг нэг тийм бодол орж ирж байсан байхгүй. Тэгээд ер нь бол нөгөө хувь хүний хөгжүүлийн юу болохоор миний айгу хобби, хувь хүний хөгжлийн номнууд айгу унших дуртай, хувь хүний хөгжил ер нь л нэг тийм багасаа багш энэ төр болох дуртай. За тэгээд хэрэн дээр үндэслэл яг нэг иймэрхүү юм заачмар санагдтал. Тэгээд тэр үед юу яжсэн. Нэг би ч яг 4 хүүхдээ 32 та гаргаж ирсэн юм уу. Тэгээд тэр үед айгүйх юм хувийн хөгжлийн номнууд бас хөрхөн олдцтой болж эхэлжсэн. Тэгээд монгол хэл дээр нэг хэдэн номнууд энэ төр аваад тэгээд аминдаа тэр номнуудаа уншаад нэг юм програм энэ төр хийчих гээд үзээд тэгээд нөгөө хүүхдээ бас юутай штэ хоёр ойрхон хүүхэдтэй тэр үед чи хоёулангийн нөхүүлээд 2 жилийн зайтай хоёр баг маань тэгээд яг тэр үед нэг тим юм хийгээл цаас үзэг барайл ингэж байгаа. Тэг ер нь бол чадаагүй. Одоо бодоход би өөрөө бас айгүй бэлэн биш те. Өөрөө хувь хүний хөгжлийн хувьдаас ингээд нөгөө яг сайн те бэлэн биш байсан юм шиг байна. Тэгэл ер нь их тэр санаа ол ингээд яваал 15 онд юу вэ? Золбоотойгоо нийлээд Mind Power сэтгэхүйн хүч гээд Монголд бас төрийн бас байгуулах. Тэр чинь 5 хүн орох хэрэгтэй гэдэг бас манай нөхөр ороод ингээд дүүнэрээ оруулаад 5 хүнтэй сэтгүүн хүчгээд байгуулчаад гэхдээ би өөрөө бүр ингээ айгу завгүй сүүлийн 4 жил нөгөө ажиллажсэн ажилмаар бүр баг ингээ шүн нойргоо мэргүү ажилладаг гэсэн. Тэгэхээр юун тим юм хийх тэгтээ ингээ сэтгэл санаанд нөгөө юм маань яваал идэг. Тэгээд энэ дээрээ нөгөө жоохон цагтаа болоод тэг ингээд хилээ сайжруулаад хажуугаар бас нэг юм юу хүмүүс зориулсан сургалт энэ төр хийгээд Монгол руу бас буцаж очиж сургалт энэ төр зохион байгуулж исэн. Тэгээд ерөнхийдөө Mind Power Academy гэж явж байгаа. Ерөнхийдөө Global U гэдэг академи байгуулъя гэд. Тэгээд энийгээ бас хийх үүднээс бас нөгөө коучийн бас нөгөө коучероо бас суралцаад тэгээд Global U Academy-г хувь хүний хөгжлийн тэгээ хамгийн гол нь залуучуудыг чадваржуулах залуучуудад зориулсан за ийм нэг академи байгуулъя гэж. За энэ нэг 22 оноос хойш яг нэг энэ Global U Academy гэдэг байдлаар тэ нөгөө компани хагшилгын энтриг аваад юмрчсэн энийгээ хийгээ. Тэгээ сая 9 сараас эхлээд яг нөгөө өөр дээрээ байр аваад тэгээ нөгөө хүүхэд хөгжүүлэхэд бас нөгөө нэг face to face байдлаар бас хийх юм бол илүү үр дүнтэй ингээд яг өөр дээрээ бас байр авч агаад ямарчсэн яасан Confident Child program гэдэг хүүхдүүдийн өөртөө итгэх итгэлийг тэ нөгөө өөртөө итгэх итгэлийн одоо өөртөө итгэхтэй болгох. За нэг тийм нөгөө л баг 10 хонд бодож байсан санаагаа хэрэгжүүлээд энэ програм боловсруулсан. За тэгээд он гараад бас ерөнхийдөө энэ дараагийн бас нөгөө чадахжуулах хөтөлбөр энэ төр хийх гээд ингээд те бас мөн ганцаарчлсан коучинг хүүхдүүдтэй хийж байгаа. Тэгээ ерөнхийдөө ийм түүхтэй. Гэхдээ энэ дээрээ бас нөгөө зоббоо маань бас нөгөө 18 оноос хойш карьерийн сургалтууд хийдэг шүү дээ тий. Тийм тэр сургалтууд энэ төр бас явж байгаа. Тэгээд нөхөр маань ч гэсэн бас кодингийн сургалт энэ төр явж байгаа. Явж байгаа тий. Гэр бүлэрээ айгүй мундаг явж байгаа. Та бүхэн минь бас Facebook пэйжээр нь Global U Academy гэдэг пэйжээр нь бас ороод хараарай. Одоо явагдаж байгаа болон зохион байгуулсан сургалт
хөтөлбөрүүд нь байгаа. Та бүхэн бас ороод хараад үзээрэй. Ирээдүйн бас сургалтанд нь бас хамрагдаарай. За тэгэхээр яг ямар сургалт үйл ажиллагаа одоо яг явуулж байна? Бас ирээдүйд болох бас сургалт, ивент талаар. Тэгээ сая өмнө хэлсэнчлэн Confident Child Program гэдэг энийг болохоор 8 наснаас дээш хүүхдүүдэд 8-17 насны хүүхдүүдэд зориулаад танхимын сургалт групп коучинг тэгэнгуутаа ганцаарчилсан бас юутай ярилцлагатай тэгээд нэмээд одоо зөвхөн нөгөө ганцаарчилсан коучингээс гадна нэмээд бас нөгөө нэг эцэг эхтэн parenting-ийн бас нэг цагийн тийм үйлчлэгээтэй юм нэг цогц хөтөлбөр явуулж байгаа. Тэгээд одоо энэ сургалт маань зөвхөн ингээд нөгөө хүүхдтэйгээ сургалт коучинг хийгээд явхаар бас нөгөө эцэг эхийн нөгөө одоо энэ дээр бол ингээд цагийн коучингээр маш их зүйлүүд илэрч байгаа байхгүй хүүхдүүдийн одоо тэр майндсетэд байгаа одоо нөгөө хязгаарлагдмал ихтгэл үнэмшил өөрөө өөрийгөө хойшин татж байгаа бодол үйлдэл зан чанар дадал хэвшил гэдэг ингээд айгүй олон зүйлс ингээд илэрч байгаа. Тэгээ энийг маань ингээд ганцхан цагийн коучингээр илрүүлээд ингээд орхичоор чинь айгүй хайрн цаашаа бас нөгөө эцэгчүүдтэйгээ ярилцаад энэ талаар нь ярилцаад эцэгчүүд маань хүүхдийн өөрийнх нь одоо ингээд байнгын одоо коуч ментор эцэг нь байгаа штэ. Тэгэхээр тэдэртэй нь бас ингээд зайшгүй ярилцах хэрэгтэй болсон. Тэгээд тэр дээр нь дахиад нэмээд нэг цагийн одоо үйлчлэгээ үзүүлээд ингээд нэг тийм цогц хөтөлбөр нэгдүгээрт явж байгаа. Хоёрдугаар түрүүн хэлсэнчлэн манай нөхөр одоо Westpac банкнд програм софтвер инженерээр ажилладаг. Австралид 6 дахь жилдээ одоо яг мэргэжлэрээ ажиллаж байгаа. Тэгээ өөрт нь ч гэсэн бас нөгөө энэ залуучуудад нөгөө хүүхдүүдэд ийм кодинг програм хий гэсэн бас бодол байдаг гэсэн. Тэгээд энэ бас байр танхим бид нар ингээ аваа явж байгаа дээрээ бас энийгээ хэрэгжүүлээгээд нөхөр маань бас энэ тинейжер 14-өөс дээш насныхан зориулаад хүүхдийн кодинг програм тэгээд насан туршидтэй зориулсан кодинг програм бас хийгээд явж байгаа. Энэ дээр нэмэх нь нөгөө Золбогийн 18 оноос хойш хийсэн тэр карьерийн сургалтаа бүр ингээд баяжуулаад мастер класс болгоод тэгээд зочин итгэгчээр манай хүн бас энэ техникэл интервью тал руугаа миний хувьд болохоор яг бас resilience skill гэдэг модулын тэгээ нэмээд бас нөгөө нэг ажилд орж байгаа хүмүүстэй холбоотой тэдний бас нөгөө майндсеттэй холбоотой дад тухамсартай холбоотой ямар асуудлууд байна гэдээ бас ганцаарчилсан коучингтэй цагийн тэгээд энэ байдлаар ерөнхийдөө энэ мастер класс бас явж байгаа. Тэгээ энэ дээр нэмэх нь одоо сурагчдын амралтаар зориулаад бас тинейжер хүүхдүүдэд одоо энэ ганцаарчилсан коучинг маш үр дүнтэй байгаа байхгүй юу. Тэгээд эцэгчүүд ч гэсэн ганцхан цагийн одоо энэ ганцаарчилсан коучинг ямар их үр дүнтэй байна вэ. Тэгээд хүүхдүүдтэйгээ бас нөгөө ярилцаж чадахгүй тийм байдалтай болцсон байгаа. Ийм үед нөгөө би одоо ингээд нэг тодорхой хэмжээгээр гүүрн болоод хүүхдүүдтэй ярилцаад тэгээд эргээгээд эцэгтэйгээ ярилцаад ингэхээр айгуу гоё үр дүнтэй байна. Дээрээс нь хүүхдүүд маань бас маш гоё сэтгэл хангалуун. Тэгээд би ингээд маш гоё энэ өөрийнхөө тухай би анх удаа ярьж байна. Надаа маш гоё байна гэд. Тэгээ зарим хүмүүстэй нөгөө өөрийгөө юу хийж байгаа өөрийгөө хоошин татж байгаа болон өөрийгөө хязгаарлаж байгаа тэр ихтгэл үнэмшлийн талаар ингээд айгуу гоё ойлгуулад ингээд өнгөд бүр намайг цочд урдаас ингээд баярлаа гэд бүр айгуу гоё. Тэгээд тийм нөгөө үрдэн бас өгж байгаа. Тэгээд тийм зүйлс хийж байгаа. Тэгээд он гараад бас нөгөө дараагийн арай чадварчууд хөтөлбөр хүмүүстэд одоо энэ problem solving skill conflict management skill за тэгээд resilience тэгээд assertive communication skill гэх ингээд амьдралд хэрэгтэй аюул чухал чадваруудыг нөө танхим дүрслэлсэн дээрээ тийм байдлаар нөгөө яг ингээд багаар ажиллаулаад тэгээд ийм юмнуудаас нэг сар гаргаад төлөвлөж байна. Хүүхдүүд гэхээр хийхдээ 14-өөс дээш насны хүүхдүүд үү яг teenage өсвөр насны хүүхдүүд ер нь бол teenagers тэгээ preteens гээд teenager-ийн өмнөх нас гээд Австралид бол teenager-ийн өмнөх нас 8-аас 12 насыг үздэг юм билээ. Тэгээд дэлхийд дахинд болохоор зарим газар 9-11 нас гээд янз бүрийн бас ангиллаар авч үздэг. Тэгээд Австрал болохоор 8-аас 12 насыг болохоор preteen гээд хөвчтэй авч үздэг. Тэгээд ерөнхийдөө preteens тэгээд teenager насныханд гэхдээ одоо бол энэ нөгөө нэг сургалтын амралтаар явуулах гэж байгаа энэ ганцаарчсан коучинг маань өсвөр насны хүүхдүүдэд арай илүү яг тэд нар маань одоо нөгөө мэрэгжлийн асуудал өөрийнхөө юунд дуртай юунд дурггүй гэдээ яг ингээд хичээл сонголтын асуудал тулчихсан яг ийм нөгөө гол яг хэрэгцээтэй юу байгаа байхгүй юу. Тэрний өмнөх нас болохоор одоохондоо ерөнхийдөө бас нөгөө илүү нөгөө мэрэгжил сонголт энэ руугаа арай эрт 12-оос өмнөх
Тэгэхээр тэд нар дээр бол юу ганцаарчлсан коучинг одоохондоо бол хийгдэггүй. Гэхдээ яг хүсвэл 12 настай хүүхдүүдэд бол бас арай илүү өгөөжтэй байх гэж бодож байна. Тэгээ 13-аас дээш насныханд энэ ганцаарчлсан коучинг явж байгаа. Confident Child program болохоор 8-аас дээш насныханд тэр сүүлийн нөгөө нэг чадварчуулах хөтөлбөр бол ерөнхийдөө энэ хоёр насанд хоёуланд нь л хийхээр ер нь төлөвлөж байгаа. Ямар гоё юм би хүү охин хоёртой. Тэгээ хүү маань 14-тэй, охин маань 8-тай байхгүй юу. Тэгээ айгүй гоё санагдчихээн л та. Би бүр хүүгээ явуулмаар байна. Одоо яг 8 дахь grade 8 дугаар анги. Тэгэхээр одоо 12 дугаар анги төгсөн. За тэрний дараа нь мэрэгчлээ сонгоно гээл те. Одоо яг л таны сая ярьсан зүйлүүдийг чинь яг л бодоол явж байгаа ээж байна л та. Тэгээл одоо баг би бол одоо энд бол охин хоёулын энэ оруулаад ерөөсөө бүр confident одоо яг энэ зүйлээ бүр ингээ эхнээс нь ахуулаа айгуу гоё явмаар санагдлаа. Тэгэхээр бас над шиг бас ингээд сонсож байгаа үеэ холбогдъё, хаана яаж холбогдох уу гэсэн ээж нар бас сонсож байгаа. Тэгэхээр хаяг адрес нь яг ямар хаяг адрес дээр вэ? Утас. Ер нь бол Global U Academy-ийн нөгөө пэйж рүү ороод харахаар нөгөө манайх Meadowbank байршилтай байгаа. Train station-аас нэг 500 м, тэгээ ферриний зогсоолоос нэг 50 м ээ 100 м айгүй ойрхон тийм байршил дээр байгаа. Тэгээд пэйж нь болохоор Global U Academy гэсэн маа шүү дээ. тий, пэйж аяг болохоор Global U Academy. Пэйж аяг дээр ерөнхийдөө сургуулийн мэдээлэлүүд оруулаад тэгээд сургууль тасаарлах үеэр Mongolian Sydney тэгээ Mamsing group руу бас ширлээд оруулаад байгаа. Тэрнээс гадна би бас нэмж хэлэхэд сая нөгөө юу Young Adults гэдэг айгүй орхигдсон хүмүүс байгаа байхгүй юу? Хүмүүс нөгөө ингээд тeenage наснд нь хүүхдүүдэд айгүй анхаарал тавиал одоо гэл ингэж яагаад нөгөө Young Adults болонгууд за одоо ер нь бол том болчлоо те гайгүй болчлоо оюутан болчлоо сургуультай орчлоо ч гэдэм үү те тэгээд нөгөө тайвширдаг дээрэс нь одоо чи ингээ өөрийгөө аваа яв гэдэг те тэгээд тиймэрхүү гэтэл яг Young Adult тэр насан дээр те одоо яг нөгөө оюутан болоод 18-аас 21 22 насныхан те энэ насныхан маань яг нөгөө яриад байсан жинхэнэ нөгөө чаленжуудтай нүүр тулдаг. Тэгээд яхаа мэдхгүй те хамгийн стресстэй үе гэж байгаа байхгүй энэ үе маань. Тэг яг нөгөө яриад байсан чи одоо ингээм амьдрын шүү хэцүү шүү гэж яриад байсан юмнуудаа чинь жинхнээсээ нүүр тулаад яхаа мэдхгүй хүнтэй ярилцах хэрэгцээтэй байдаг тий айгүй хамгийн өндөр стресстэй байдаг. Тэгээд маш их ярилцах бас хүнтэй ярилцах юм хэрэгцээтэй байдаг. Гэхдээ тэр үед болохоор нөгөө ээж аав найз хэдийн одоо дүүнэр лүүн анхаардаг ч юм одоо чи том болчлоо оюутан том ах болчлоо гэх болчлоо гэл тий арай нөгөө анхаарал халамжаа ингээ багасгацсан. Тэгээ бас нэг тийм хүмүүс тий дөнгөж оюутан болж байгаа тийм хүмүүстээс коучинг хийгээд явж байгаа. Яг энэ амралтын хугацаанд. Ямар гоё юм бэ? Маш их хэрэгтэй зүйл байна. Тэгээ одоо манайхан ер нь коучинг талаар бол маш их мэдлэгтэй болсон байх те. Энэ одоо саяхнаас ярьж эхэлж байгаа. Тэгээд энэ зүйлийн талаар ямар хэрэгтэй зүйл гэдгийг бас сонсогч нар та бүхэн бас мэдж байгаа. Тэгэхээр өөр хүүхэдтэй бас young adult болсон залуучууд маань бас ингээд холбогдоод ингээ гоё коучинг аваад явхад бол бүрэн боломжтой болжээ. Тэгээ ялангуяа өөрийнхөө бас хэл дээр заавал англи коучтэй англи хэлээр коуч авахгүйгээр өөрийнхөө хэл дээр коуч аваад явна гэдэг чинь маш давуу тал гэж харж байна. Маш гоё байна. Хоёр маань маш баярлалаа гэж байна те. Айгүй гоё зөв зүйлтэй хүнийг зөв тийшин зална гэдэг чинь маш хэрэгтэй зүйл. Өөр нь бас те яг юун дуртайг нь олвол мэдчих. Одоо би ч хүүгээсээ за одоо юу сурах уу миний хүү яавал дээр үү гэл ингээл асууж байгаа байхгүй. Одоохондоо бол тэгээ яг мэдж байгаа зүйл бол одоо яг хэлж чадахгүй байхгүй. Ээж би ингэж байгаамаа гэж хэлж чадахгүй. Одоохондоо өөрийгөө ч бас яг ингээд юун дуртайгаач мэдэхгүй ингээ явж байгаа. Би ч өөрөө яг тeenage насндаа бас л тийм байсан. Мэдэхгүй одоо би ирээдүйд их сургуультай юу сурах болоо. За юун дуртай юм болоо гэж өөрийгөө мэдэх гээл таних гал явдаг байсан. Яг л тэр үе дээр одоо миний хүү маань байна. Тэгээд энэ үед нь яг ингээ тусалж бас ингээ өөр нь дуртай зүйлийг олуулна гэдэг чинь бас маш сайхан амар болчтой одоо ч тэгэл дээр үед бол тэхгүй штэ тэгэл за чи юун дуртай яах юм гэл тэгэл ихэнх хүмүүс маань ер нь өөрийнхөө ирээдүйд явах мэрэгчлэрээ бус мэрэгчлэрээ ер нь сурцсан байдаг шүү. Ер нь яг миний үеийн хүмүүс бол шал мэрэгчлээс бус өөр зүйл хийгээ явж яадаг. Тэр нь яг өөрийгөө таньж мдээгүй сурцсантай нь холбоотой болоо гэж хараад байгаа байхгүй. Цагаа зарцуулсан байна, энерги зарцуулсан байна, заалтсан байна гэх мэтчлээ. Тэгэхээр энэ коучинг үйл ажиллагаа бол маш их чухал. Өөрийгөө зөв зам руу чиглүүлээд явах. Дуртай зүйлээ хийгээ явахад бол маш их төхөн болсон болж байна гэж харж байна.
Баярлаа. Тэгээд ерөнхийдөө тэгтээ нөгөө хүүхдийг бас нөгөө юу юм бэлээ. Одоо хүүхэд өөрийгөө хүүхэд гэлтгөө одоо хүн бол өөрийгөө таньж мэдэх процесс бол тасралтгүй маш урт хугацаанд явагдаж байгаа. Тэгээд яг одоогийн байгаа нөхцөлд нь бол яг тэр дотоод passion гэдэг нь яг юу вэ ер нь тэр талаас аваад ерөнхийдөө нэг мэрэгжлийн бас мундаг сэтгэл зүйчдийн боловсруулсан асуултууд бас тийм одоо шинжлэх ухаанаар батлагдсан тийм PhD хүмүүсийн бас боловсруулсан асуултууд бас ашиглаж байгаа. Тэгээд тэгэж бас нөгөө асууснараа яг тэр хүүхэд одоо ингээд ээж аав нь хүүхдээсээ асуугаад хүүхэд маань ингээд нөгөө яг нөгөө коучинг яг асуултууд асуухгүй болохоор нөгөө тэр чинь нөгөө яг гарч ирэхгүй байгаа шүү. Тэгвэл тийм байдлаар ингээд асуухаар бас нөгөө ингээд яг яригадаад ингээд явдаг. Гэхдээ яг нэг удаагийн коучингээр ингээд ерөөхдөө илрүүлээд орхин. Гэхдээ энэнгүүр хайрцагч болохгүй. Өнөөдөр хүүхэд маань өөрөө хэд настай байгаа лээ 13 та хүүхэд байна гэтэл тэр хүүхэд зарим нөхцөлд би юунд дуртай вэ гэдгээ туршиж үзээгүй байгаа. Зарим нөхцөлд юу би чаддаг вэ гэдгээ нөгөө туршиж үзээгүй байгаа, юунд дуртай тэр зүйлтэйгээ бас уулзраагүй ч байгаа зүйл байгаа байхгүй Тэгэнгүүт яг одоогийн ингээд өөрийнх нь нэмкийн туршлага дээр яг чи тийм юм дуртай, яг ийм мэрэгчлээ болж гэх юм уу чи гитар тоглох дуртай юм чин гитарчин бол гэж бас шууд тэгж болохгүй. Ерөнхийдөө энэ бол мар хугацааны процесс. Өөрийгөө тань гэдэг чинь процесс байгаа байхгүй юу? Тэгэнгүүт чиглэлийг гаргаж өгөөд эхнээсээ яг одоогийнх нь байгаа нөхцөл байдалд ямар хөө одоо байна вэ гэдгийг өөртөө тэр коучинг асуултуудаар чиглүүлж гаргаж ирээд гэхдээ чи цаашдаа энийга хичээл сонголт хүртлээ 1 жилийн хугацаанд 2 жилийн хугацаанд яг энэ миний асуусан асуултуудын дагуу ингээд нөгөө темплейт гаргаж өгөөд энэ дээрээ дахиад ингээд нэмээд явна шүү чи юунд хамгийн сайн дуртай, юуг хамгийн их сайн чаддгийг ингээд тэрийгээ дахиад задлаад нөгөө асуултуудаар ингээд цаашаага энэ олох процесс нь бол ингээд дор хаяж одоо ингээд хичээл сонголт хүртэл 2 жилийн хугацаа байна 12 дэх хүүхэд гэхэд 2-3 жилийн хугацаа байна гэдэг юм уу тэгээд тийм яаралгүйгээр ингэж хийх ёстой гэдэг тэгж явж байгаа. Ээж аавд нь бас ойлгуулад. За манай дараагийн бас нэг одоо хийж байгаа үйл ажиллагаа гэх юм уу өнөөдрөөс эхлээд бүтэнсэ өдөр болгон уртын крия гэдэг Art of Living гэдэг байгууллага байдаг 42 жилийн одоо түүхтэй 180 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг дэлхийд одоо 3000 гаруй төвтэй Шири Рави Шанкар гэдэг төгс одоо гэгэрс их багшийн үүсгэн байгуулсан энэ байгууллагыг бол хүмүүс бол мэдж байгаа байх энэ дээр болохоор яг энэ 20 оноос хойш манай Гэрэл Сүрэн Цэвэнэ гэд хоёр багш маань ерөнхийдөө ковидоос хойш болохоор онлайнаар happiness програмыг австралчуудад хийгээд явж байгаа. Гэхдээ яг Сиднейд Монгол community-д нөгөө танхимын сургалт бол нөгөө өнөөдөр анх удаа уртын карья бид өглөө хийсэн. Тэгээд энэ ерөнхийдөө бүтэнсэ өдөр happiness програм цуулсан одоо хүмүүс маань ингээд хамтраад үн төлбөргөө бүтэнсэний өглөө болгоно уртын крия хийгээд энэ болохоор Шири Рави Шанкар гэдэг энэ төгс гэрсэн хүний боловсруулсан юм програм. Тэгээ энэ маань энэ Харвард их сургууль Yale их сургуулийн судалгаагаар одоо ингээд mindfulness-ийн бусад одоо техникүүдээс маш илүү үр дүнтэй юм гэдэг ингээд шинжлэх ухаанаар батлагдчихсан. Мөн Harvard, Yale, Stanford, UCLA гэдэг дэлхийн томоохон энэ топ сургуулиудад бүр сургалтын програмдаа оруулчихсан, албан ёсоор оруулчихсан ийм програм байдаг. Энэний одоо ингээд уртын крияг бид нар хийж өнөөдөр ер нь бол ингээд яг Монгол community танхимд анх удаага Цэвэнэ багш удирдлагатай бид нар хийсэн. Тийм айгу гоё бас зүйл гэж харж байгаа. Global Active байр танхимаар хангаад тэгээд энийг хийсэн өглөө. Ямар гоё юм бэ? Сиднейд байгаа манай монголчууд маань маш их азтай гэж харж байна. Ер нь сургууль, семинар, ер нь бүхэл хэрэгцээтэй сургалтууд болон бас тоглолтч байдаг юм уу ер нь бүхэл зүйлүүдээр Сиднейгийн монголчууд маань маш сайн хангагдж байгаа гэж харж байгаа штэ. Босоод мужуудаг бодвол мэдээж яг ундраагч золбоо хоёр маань ч гэсэн ер нь цаашдаа Мельбурн, Адлайд ер нь өөр мужуудын бас монголчуудаа бас зориулсан сургалтууд бас явуулна гэж бас найдаж байна. Болно. Ирээдүйд тэгээд явхад бол ерөөсөө ямар ч асуудал байхгүй гэж харж шít. Яасан гой сургалтууд явуулдгийг. За тийм байна.
Золбоо маань одоо карьерийн сургалт бас явуулж байгаа. Тэгээд бас тэрнийхээ талаар бас хоёлоо хүмүүстэй бас товчхон танилцуулаад тэгээ хоёлоо бас ажилд ороход бас юу анхаарах хэрэгтэй байдгийг гих мэтчлэн ер нь сонсогч нар маань бас сонсъё гэсэн хариултыг хоёлоо бас хэлж өгье гэж бодож байна. За баярлалаа. За бидэд 2018 оноос ер нь анх одоо энэ Австралид босоод мэргэжлэрээ болон ер нь ажиллаж байгаа хүмүүст одоо ажилд ороход туслахаар 3 цагийн одоо эрчимжилсэн бүх одоо хэрэгтэй мэдээллүүдийг агаас яа хүртэл ер нь олон гэж нийлүүлсэн 3 цагийн энэ сургалтуудыг бол нэлээд зохион байгуулдаг гэсэн. За тэгээд анх болохоор яг энэ яаж гарч ирсэн бэ гэхээр бид хоёр ер нь бол анх ярьж байхдаа энд ер нь яаж ажилд ордог яадаг гэдэг ямар нэгэн тийм мэдээлэл ер нь бол нэлээд хомсоос ирж исэн. Тэгээд өөртөө бас мэдхгүй тэгээ ямар тач жоохон учрыг нь олоод тэгээ тэгснийхаа дараагаар бас одоо цаашдаа явах вэ гэд нэлээд бас нэг мэдээлэл хайж хахад энэ төлөв мэдээлэл ер нь бол нэлээд хүмүүс ер нь байхгүйсэн. Тэгээд тэр үедээ болохоор окей би болохоор өөрөө яг ийм бакалаврын диплом дөнгөж эхэлж исэн. Тэгсэн мөртлөө те өмнөх юм ажлын туршлагагүй надад одоо ингэж янз бүрийн ажлууд олдож байхад манай одоо бусад монголчуудад маань ер нь бол боломж маш их байгаа юм байна гэж ер нь харж сургалтуудад анх эхлүүлжсэн. За тэгээд энэ сургалтууд маань яваад би бас өөрөө нэлээд жоохон завгүй болоо тэгээд сүүлийн үед болохоор энийг илүү түрүү нөгөө хэлжсэнчлэн нэлээд баяжуулаад одоо 4-7 хоногийн одоо юм сарын мастер класс болгосон. За тэгээд энэ дэр нь болохоор одоо 7 хоног болгон одоо сэдвүүд явхаас гадна одоо тэр хүмүүстэйгээ ганцаарчил уулзаж одоо бэлдсэн материалууд дээр нь зөвлөгөөнүүд өөрсдөрийг нь одоо илүү нэмэлтээр сайжруулж тэгээд жишээлбэл одоо ажлын ярилцлага байлаа гэхтэй зүгээр ажлын ярилцлага дээр хэрхэн сайн орох гэхээсээ илүү бас яг нэг практикал мэдээлэл нь бол олоход нь туслахаараас одоо нэг мок интервьюуд гэх мэтчлэн одоо зүйлсүүдийг бас оруулаад тэднэр дээр нь ажиллаж юм багтаас 1 сарын одоо юм сургалтуудыг бол маш цөөн тооны хүнтэй одоо ингээд зохион байгуулад жилдээ ер нь бол нэгээс 2 ер нь бол дээдлэл нь ер нь 2 удаа явуулаад зохион байгуулад явж байгаа. Тийм ээ. Тэгэхээр ер нь Австралид ирж байгаа ер нь Австрал гэлчгүй ер нь гадаад улсад анх хөл тавьж байгаа хүмүүс маань хамгийн ихний асуудал ажил олох байдаг тийм үү бас өөрийн гэсэн орлогоо олох хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр ер нь манай монголчууд маань ажилд аплайдахтаа ер нь хамгийн их гаргадаг алдаа юу гаргаж байна? Юун дээр хавтвал зүгээр юм тийм. За яг зөвхөн одоо монголчуудын хувьд жоохон гаргаж байгаа алдаа гэх юм уу та тий. Яг тэрэн дээр бол миний жоохон анзаарсан зүйл нь болохоор өөртөө ер нь бол чадвартай, мундаг, мэдлэгтэй, зарим нь бол хэлэн ч гэсэн ер нь айгуу сайн. Өөртлөө нөгөө би хангалттай одоо сайн биш байна ч гэдэг юм. Тиймэрхүү байдлаар жоохон бодоод ч юм уу. Яг хэрэгтэй энэ тэнд гарч ирсэн боломжуудаа өөртөө нөгөө жоохон шүүрж авдгүй болов уу гэж жоохон бас бодсон. Тэгээд яг тэр тал дээр болохоор нөгөө хүмүүсээс цуг ярилцаад байж ангууд тийм нэр ийм боломж гарч ирсэн гэд за ийшээ яг материалыг явуулъя гингүүд яг ингээл явуулж ийсэн за арай болохгүй болов уу гэж бодоод ч юм уу те яг өөртөө ингээ бүр материалаа явуулахгүй одоо сабмит хийхгүй байхаар чинь тийм мэдээж автоматар ер нь бол хариу нүгүү гэж одоо ярьж байгаа. Тэгэд нэг иймэрхүү бас зүйлсүүд нэлээд бас ажиглагдчихсэн. За тэгээд зөвхөн нөгөө монголчууд ч гэхгүй ер нь бол яг австралчуудад ер нь гол одоо гарч ирдэг хид хідэн одоо алдаанууд байдаг. Тэгээ би өөрөө болохоор нөгөө Сиднейх сургууль дээр карьер центрт олон улсын оюутнууд одоо дотоодын оюутнуудад бас яг карьерийн зөвлөгөө өгч 1 жил ажиллаж исэн. За тэгээд энэ хугацаанд номер 1 ер нь хүмүүс гаргадаг алдаа нь бол ерөөсөө л одоо зүгээр нэг бэлдэж тавьсан ерөнхий одоо нэг юм ажлын материалуудаа зүгээр ингээ баруун солгоогүй хаасаагүй ингээд явуулцдаг. Тэгээд зарим нь бол маш идэвхтэй. Гэхдээ тэр яг материалаа бүр ингээ 300 400 газар ингээд явуулчихна. Тэнгүүд тэрнээс нь ер нь бол хариу ирэхгүй. Тэгээ хариу ирэхгүй ангууд тэрэндээ шантраад ч гэдэм үү те. За ингээ ерөөсө болохгүй ингээд сэтгэл санаагаар жоохон унаад ингээд явцдаг. Тэгэнгүүт энэ дээр бол ерөөсөө
тухайн одоо байгууллага тэ тухайн ядаж албан тушаал салбартаа зориулаад ийм зориулсан тэр хүмүүсийн хайж байгаа хамааралтай мэдээлэл тэгээд ийм чадваруудаа маш сайн ингэж бичээд тэгээд цаг зав зарцуулж байгаад юу нь явуулах нь маш чухал байдаг. За тэгээд зарим тохиолдолд бол хүмүүс шал өөр нөгөө ажил зориулж бичсэн тэ тэр ажлынх нь одоо юун дээр за би жишээлбэл product manager ажил хайж гэнэ гэдэг ингээд бүр улаан цанг гараад ирсэн мөртлөө одоо жишээлбэл бизнес аналистийн одоо юм ажлын зарлал ингээд явуулсан байгаа байхгүй юу. За тэгээд иймэрхүү юм нөгөө зүйлсүүд бол нэлээд гартгаа. За тэгээд хоёрт нь болохоор одоо эхнийхтэй баг зэрэг төстэй мөн нөгөө судалгаа шинжилгээ бэлтгэл ажил айгуу жоохон дутмаг хийгээд байдаг. Тэгээ ялангуяа одоо нөгөө англи хэл, нууган хэлэндээ төрлөг хэл нь биш хүмүүсийн хувьд болохоор бэлтгэл ажил маш чухал байдаг. Тэгээд зарим тохиолдолд нөгөө бэлдээгүй байх юм бол бид эдийн өөртөө итгэх итгэл маань буурчна. Өөртөө итгэх итгэл маань буурчгаар чинь яг тэр хүний урд гараад ярихад маш хүндрэлтэй болно. Тэ өөрийгөө бүрэн сайн илэрхийлж чадахгүй. За тэгээд ингээд өөрийнхөө бас ингээд боломжуудыг алдчихдаг. За тэгээд миний хувьд ч гэсэн ер нь нэг тийм алдаануудыг бас нэлээд гаргаж ирсэн. Тэгээд зарим тохиолдолд яатчгүй нөгөө үнэхээр завгүй одоо хичээлийнхаа хажуугаар бас хэд одоо нэг ажилтай. За тэгэнгүүт чинь за одоо ингээд энэ ажлын ярилцлаганда ерөөхдөө би ингээд ажгүй ярьцдаг юм чинь юм эсвэл өнгөрсөн талаанд нэг ажлын ярилцлаганд орсон тэгэхээр гайгүй тэр шиг ярьж байгаа хаа гэж бодож ч юм уу те жоохон юм бэлтгүй ингээд орчингууд яалтчгүй ингээд гинт одоо юм тулгамдаад бэлдээгүй нэг асуудад гинт орж ирээд тэгэнгүүт ч нөгөө бүдэрчж байгаа байхгүй те тэгэхээр иймэрхүү зүйлсүүд бас нэлийн их гардаг. Тэгэхээр бэлтгэл ажил тухайн компани тухайн одоо өөрөө өсөж байгаа ажлын ярьсан авч байгаа хүмүүс гэх мэтчлэн энэ мэдээллүүдээ эртнээс маш сайн цаг гаргаад бэлдээд судалаад тэгээд бэлтгэдээ орох юм бол одоо бид үдээ англи хэлээр ялангуяа үгээ нийлүүлээд өгүүлбэр гаргахад бол тийм дээр байдаг. Тэгэхээр ер нь за би одоо ингээ ажил хайж байгаа хүн гэж бодъё. За тэгээд ажлынхаа зарыг sig.com, Indeed эдгээр гэсэн вебсайтуудаас олдоо за хамгийн түрүүлээд эхлээд мэдээж resume буюу CV-гээ бичээд бас cover letter-ийн талаар соёлоо жоохон товчхон бас хүмүүстэй танилцуул юм сонсож байгаа хүмүүс маань бас зарим хүмүүс маань бас мэдэхгүй байж магадгүй. Ер нь cover letter дээр яг юу бичих ёстой байдгийг яг заавал ер нь ажил apply болгондоо CV-тэйгээ цуг хавсаргаж явуулах ёстой зүйл байдаг юм уу? Эсвэл одоо тухайн компани нь өөрсдөө хүссэн тохиолдолд өгч явах ёстой юм болов уу? За cover letter-ийн талаар бол яг хүмүүс яг зарим нь бол мэдлэгтэй байдаг мөртлөө бас нөгөө тэр болгонд тэгж амар цаг зарцуулаад ингээ явуулаад байдгүй. Тэгээд cover letter яг юу гэхээр ихэд яг өөрийнхөө одоо яг яагаад энэ компанид одоо материал өгч байгаа талаараа ерөөхдөө тухайн хүндээ өөрийгөө маркетлсан тийм ер нь захиа гэж ойлгож болно. За тэгээд яг энэ cover letter-ыг ер нь бол аль болох бичээд тэгээд цаг нь байвал ер нь бичээд явуулвал зүгээр файлын дэнийг тэгээд би нэлээд олон бас нэг үйл ажиллагаануудад оролцоод хүний нөөцийн хүмүүстэй бас ингээ ярилцаад байж хахад тэндээс юуг одоо ойлгож сонсож авсан бай гэхлээр одоо зарим тохиолдолд бол cover letter-ыг ерөөсөө онгойлохгүй байж магадгүй. Гэхдээ ер нь бол энэ хүн cover letter явуулсан байна гэдгийг нь бол харна. Тэгээд тэрийг харчаад жишээлбэл одоо нөгөө Mars Corporation гэдэг одоо бас юм маш томоохон нөгөө компани байдаг. За тэр нь болохоор одоо BTT одоо хамгийн наазах мэддэг гэх юм бол нөгөө Twix, Snickers ч гэдэг. Нэг тиймэрхүү нөгөө бүтээгдэхүүнүүд гаргадаг. Тэгээд тэрнээс гадна мэдээж маш олон үйл ажиллагаа явуулдаг юм томоохон байгууллага байдаг. Тэгээд тэр байгууллагад ороход маш өрсөлдөөн те. Жил болгон өчнөө хэдэн мянган одоо оюутнууд тэгээд хүмүүс ер нь ингээд өрсөлдөж ер нь ажилд ордог. За тэгэнгүүт тэрэн дээр яаж ийнэ гэхлээр чи мэдээж ийм олон өчнөө хэдэн мянган хүмүүс материал явуулах юм бол тэр болгон ингээд бүгдээр ингээд нэгэл бүх захиаг нь ихнээс нь сүүл хүртэл ер нь уншаад явахгүй штэ. Тэгэнгүүт зарим нь болохоор окей энэ хүн cover letter бичсэн байна уу? Явуулсан байна. Окей энийг шууд дараагийн одоо shortlist-д оруулж гих мэдчлэн байдлаар одоо ингэж ажлын ярилцлаганд ч юм уу те эсвэл дараагийн шат одоо psychometric testing, assessment тэр шатуудад нь ер нь бол дууддаг гэдэг жисэн. За энэ болохоор юуг харуулж байгаа вэ гэхлээр энэ хүн бусад хүмүүсээс илүү одоо энэ ажлыг хүсээд те цаг зав гаргаад одоо effort бас ингээд гаргаад өөрөө энерги зарцуулаад ингээд явуулсан байна гэдгийг нь үнэлээд одоо дараагийн шатанд ингэж оруулдаг гих мэдчлэн зүйлсүүд гарч ирсэн. Тэгээд энэ маань ер нь бол яг хувь хүн байгууллагаас аваад нэлээд бас хамаарна. Манай бас яг хэдэд найзууд хүний нөөцтэй ажилтдаг. За тэгэнгүүт нэг нь болохоор засгийн газрын байгууллагад ажиллаж байгаа. За тэгэнгүүт нөгөөх нь болохоор зүгээр хувийн одоо энэ компанид. Тэгэнгүүт
нэг одоо засгийн газрынх нь болохоор окей би тэд юу нь бол хоёулын нь явуул гэж шаарддаг. Гэхдээ зөвхөн резюмег нь онгойлгож харчаад оруулах уугүй юу те дараагийн шатнд оруулах уугүй гэж шийддэг. Тэнгүүд нөөц чинь тийм үү ямар сони манайх болохоор аль алинг нь явуул гэж асуунгуудаа зөвхөн cover letter-ыг нь үзэнгүүтээ резюмег нь харахгүй яжгаад окей энэ хүн дараагийн шатнд орох уугүй юу гэдэг нь шийддэг гэдэг жаахгүй. За тэгэхээр яг иймэрхүү нөхцөл байдал болохоор ер нь бол одоо cover letter-ыг нь харсан ч тэр одоо эсвэл одоо резюмег нь харсан ч тэр аль аль нь тусдаа өөрөө ч маш сайн нөгөө илэрхийлж маркетлж байгаа одоо тийм материал ер нь бол байх шаарддаг. Аха. За тийм байх шүү. Тэгэхээр манайхаа ер нь ажилда орё гэвэл ер нь хөл бүчиг баримтаа ер нь яг нэг компанид өгсөн юм аа давхар дахиад явуулж удаа манайхаа сайн яг тэрэндээ зориулаад захиагаа бичээд резюмегээ тааруулаад явуулах нь биш шүү. Тэгэхээр бас LinkedIn гэж бас байна. Одоо ер нь манайхан ч одоо сайн мэдчихэл байгаах. LinkedIn-ийг бас сайн хөгжүүлээд апдейт хийгээд явж явах хэрэгтэй байх тийм үү? Тий. Тэгээд яг энэ дээр болохоор бас одоо нөгөө түрүүний түрүү асуусан асуултан дээр нэмж хэлэх юм гэх юм уу? Одоо нөгөө алдаа тэгжсэн шүү дээ. Ер нь яг хүмүүс яг бас яагаад одоо ямар алдаанууд гаргаж ийн гэдэг дээр бас нэг нэмж хэлэх нь болохоор зүгээр ерөөсөө одоо компьютераа хасаагаад second те одоо ингээд хүмүүс юм түгээмэл мэддэг одоо тэр вебсайт руу ороод одоо ингээд маш одоо олноо орно хэдэн зугаар материалаа явуулчаад за тэнгуүтээ окей надад хариу ирэхгүй байна гэд ингээд жоохон боож өгөх хандлагатай болчиход байдаг. За тэнгуү тэр хүмүүстэй яриад окей яг юу оролдож үзсэн бэ гингүүтээ окей би ингээд second edit дээр 7 хоногт 50 удаа 7 хоногт 100 удаа ингээд материалаа явуулсан гэдэг жаах байхгүй. Тэнгуүт окей өөр ямар зүйл хийсэн бэ гингүүт тэгээ болоо гэд ер нь айгүй жоохон тэгдэг. За тэнгуүт хүмүүс бас нөгөө мэддэг хэвээр зүйл нь болохоор зүгээр одоо ингээд компьютерийнхаа араас хийдэд материал явуулаа суухаас өөр бас зөндөө ер нь аргууд бас ингээд байгаа. За тэгээд айл болох нөгөө бусдаас илүү идэвхтэй хүчин чармаалтай байж ер нь бол энэ ажлуудыг одоо ер нь олж авах. Тэгээ ялангуяа бүр сүүлийн үед одоо зарим салбаруудын үед бол цомготгол явагдаад ч тийм эсвэл эдийн засгийн хувьд ч гэсэн ер нь жоохон бууралтай байгаад байгаа шүү дээ. Тэгээд инээс болоод одоо ажилд авах нөгөө байр орон тоо дээрэс нь одоо ажлын зарууд юу нь бол нэлээд жоохон зарим салбарт бол буурж байгаа. Тэгээд ийм нөхцөл байдал илүү өрсөлдөөнтэй нөхцөл байдалд бид бүр илүү одоо хүчин чармаалттай ер нь бол байх шаардлагатай. Бусад хүмүүс ер нь хийх байгаа зүйлсийг хийх хэрэгтэй тий. Тэгээд энэ зүйлсүүд маань угаасаа айгүйх цаг хугацаа орно. Одоо жишээлбэл ямар зүйлсийг хэлээд байна вэ гэхээр recruitment agency-нуудтай очиж танилцаж, уулзаж те ийм харилцаа холбоог үүсгэхэд цаг зарцуулах хэрэгтэй. Тэгээ өөрийнхөө networking бас ингэж илүү сайжруулах хэрэгтэй ч гэдэм үү те. Тэр датаар нь бол илүү цаг завыг зарцуулах хэрэгтэй. Тэгээд зарим хүмүүсийн хувьд бол нөгөө өөртөө хүнтэй ярих дургуй ч гэдэм үү те. Нэг тийм introvert type-ийн хүн байх юм бол би одоо яаж их мэдхгүй ингээд тэгээ тэрэн дээр уусаа яалтчгүй тэгээд өөрийгөө комфорт зоноос гаргаад хийхээс өөр аргагүй. Эднэр маань ер нь бол ингээд дахин хийгээд тэ өөрийгөө дахин пүүшлээд одоо ингээд өөрийнхөө ийм комфорт зоноос ер нь өөрийгөө байнга ингээд гаргах тусам бол ингээд явандаа гайгүй болчдөг. Ер нь зүйлсийн нэг гэж би бол өөрөө боддог. Тэгээд энэ зүйлсүүдийг одоо өөрөө сайн хийсний дараагаар окей. Эднэрийг хийгээд бүр ингээд болохгүй байх юм бол тэ. За тэгвэл яах вэ гэж ер нь бол ярилцсан. Гэхдээ ихэнх хүмүүсийн хувьд бол миний хийсэн зүйлээ ерөөсөө л second дээр ингээ материал явуулсан гэж хэлдэг. За тэгэхээр түрүүний нөгөө LinkedIn маань энэ чи яаж орж ирж ийн вэ гэхлээр зарим тохиолдолд нөгөө LinkedIn ерөөсөө бүр профайлаач хийгээгүй. Тэгээд LinkedIn-аар одоо ингээ хүмүүс рүү мессеж дээр ерөөсөө явуулж үзээгүй хүмүүс бас айгүйх байдаг. За тэгэнгүүт ч одоо сүүлийн үед техник технологи хөгжсөн ийм үед чинь те LinkedIn-ийг маш олон хүмүүс ашиглаж байна. Тэгэхээр LinkedIn-ийг ашиглаж агаад гэрээсээ гарах шаардлагагүй үйл ажиллагаанд орохгүйгээр тэр хүмүүсийг олж авангуудаа окей уулзаж болох уу гэдэг нөгөө ядчил мессеж одоо явуулаад те эхлээд одоо иймэрхүү байдлаар юу надад харилцаа холбоо маш олон хүмүүс сайжруулаад зарим нь бол ажлын одоо урилга аваад ингээд явж байгаа хүмүүс бол нэлээд бас байдгаа. Тэгэхээр LinkedIn-ийг бас нэлээд сайн ашиглах хэрэгтэй. Тэгээд сүүлийн үед бол миний ерөөсө гол ашиглаж байгаа юм бол тэ LinkedIn-ийн одоо нөгөө ядчилт одоо ажил хайдаг тэр jobs хэсэг нь. За тэгээд тэрүүгээр ерөөхдөө юмнуудаа хаагаад тэгээд тэрийг нь яг тэр компанид ямар хүмүүс ажиллаж байна гэдгийг хараад тэр хүмүүстэй ярилцаа тэ энэ бэлтгэл ажлуудаа ер нь хийх одоо хийснээр ер нь өөрийнхөө シャンスыг бол нэлээд сайн өсгөх боломжтой байдаг.
За тийм байна. За ер нь бол айгүй гоё ингээд хоёроосоо бас ингээ айгүй гоё ингээд цогц мэдээллүүд авч ин л та. Ер нь та эцтэйгээ тэ global UX teamтэй холбогдоход бол коуч авчлаа. За хүүхдүүд маань тэ тийнейж хүүхдүүд маань young adult маань за коуч аваад өөрийнхөө карьерийг өсгөөд за тэгснийхаа дараа ажлыг олвол ингэж болно гэд айгүй төгс үйл ажиллагаа харагдаж байна л та даадд маань бас тэгэхээр ер нь энийг бол бас манай Мельбурнд ч тэр ер нь бусад можуудтаас урдаа нэгээсэй гэж айгүй хоёроос хүсэж байна. За баярлалаа. За тэгээд ерөнхийдөө подкастын манаас хугацаас дуусгах өгч जैन. Тэгээд хоёрынхаа бас ирээдүйн зорилго зорилтын талаар бас асуугаад энэ подкастаас өндөрлөе гэж бодож байна. Ерөнхийдөө ингээд global UX team за ямар ч гэсэн энэ болохоор нөгөө миний одоо баг нэг юм сүнсний зорилготой ингээд холбогдож яваад байгаа байхгүй юу? Тодорхой. Тэгээ тийм учраас нөгөө ямар нэгэн байдлаар одоо ингээд тэгээ ямар нэгэн байдлаар энэ маань одоо нөгөө нэг тодорхой хэмжээнд ингээд тий үргэлжлээд явна. Тийм учраас цаашдаа бол ингээд юу эмэгтэйчүүдийн програм тэгээд тэрнээс гадна би нөгөө өөрөө санхүүгийн чиглэлээр тий 14 орчим жил тэгээд за зээл дээр ажиллаж исэн. За зээл дээр ажиллаж байхдаа бол хүмүүс нөгөө зээлэл олгодог гэж ойлгодог. Гэтэл энэ маань бол ингээд бизнесийн байгууллагуудтай харилцаад өөрөө би нөгөө маркетинг санхүүгийн хос мэргэжилтэй. Тэгэхээр бизнесийн байгууллагуудыг яг ингээд маркетинг талаас нь санхүү талаас нь тухайн бизнестэй яг ингээд хэдийн хугацаанд амьдралын мөчлөг нь ямар хэдийн хугацаанд энэ явах бизнес үгүй бизнес үү тэгээ санхүү талаас нь ингээд ингээ хоёр талаас нь хараад судалгаа шинжилгээ хийгээд явдаг. Тэгээ бизнес маань ингээд дефолт болоо тэгээ ингээд нэг зээлээ төлж чадахгүй нөхцөл байдал болоход одоо юунаас болж энэ асуудал тулгарч байгаа гэдэг дахиад ингээ бизнес дээр ингээ тэ судалгаа шинжилгээ анализ хийгээд ийм байдлаар нэг ажил маань явдаг гэсэн. Тэгээ айгүй олон том жижиг бизнес үү тэгээ бичил зээлээс ахуудаад бүр мега төслүүд дээр ч гэсэн ажиллаж байсан. Тэгэхээр бас энэ ингээд нөгөө 14-5 жилийн санхүүгийн удирдлагын туршлага дээрээ үндэслээд бас юм цаашлаас энэ коучинг гэ бас нөгөө энэ санхүүгийн юу тодорхой санхүүгийн коуч бас ер нь бол хийх боломжтой байгаа. Тийм санхүүгийн коучинг тэгээ бас бизнес коучинг гэд гих мэтчлэн бас тийм одоо чиглэл рүүгээ санхүүгийн коучинг бол ерөнхийдөө боловсруулагдсан. Бэлэн тэгээ эмэгтэйчүүдэд зориулсан коучинг бас ерөнхийдөө бэлэн байгаа. Тэгээд self esteem тал руугаа бас нөгөө өөрөө одоо энэ Сиднейд одоо Австралид байгаа тий энэ манай Монгол одоо заавал эмэгтэйчүүд гэлтгөө одоо бүхий л хүмүүсийн хувьд ингээд тулгарч байгаа асуудал болохоор одоо нөгөө Монголд болохоор ингээд тий за өөртөө таалагдаа self esteem аягүй өндөр байсан хүмүүс энд ирээд одоо self esteem-ийн хувьд тий өөртөө таалагдахгүй байгаа байдал айгүйх тий түгээмэл тохиолдож байгаа байхгүй одоо ажил хайхад ч гэсэн тэгээд ерөнхийдөө энд ажиллаж амьдрахад ч гэсэн тэгээ өөртөө таалагдахгүй байгаа байдал маань цаашдын нөгөө дараагийн өөрийнх нь self confidence буюу өөртөө итгэх итгэл гэдэг юмд нь ерөөсөө яг зоосны хоёр тал шиг ийм зүйл байдаг. Өөртөө итгэх өөрийн үнэлэмж өөртөө сэтгэл хангалуун байгаа байдал нь өөртөө итгэх итгэлийнх нь ерөөсөө гол суурь нь бол явждаг. Чи хичнээн одоо self esteem доогуур байх юм бол өөртөө итгэх итгэл гэдэг зүйл бол тий дагаад угаасаа доогуур байдаг. Тэгээ энэ асуудлаасаа болоод одоо ажлын сая золбогийн ярьсан ажлын ярилцлаган дээр ч гэсэн энэ асуудал учирч дээ тий. Тэгээд хамгийн гол нь энэ өөртөө сэтгэл хангалуун биш байгаа байдал гэдэг зүйл нь өөрийнх нь self sabotage гэдэг зүйл болчихж байгаа байхгүй юу? Энэ нь юу вэ гэхээр өөрийнх нь одоо тэр бүтээлч энергиэс нь гэдэг юу тэр нь тий өөртөө сэтгэл хангалуун биш байгаа байдал нь тэндээс нь одоо ингээд шимэгчилжээдэг гэх юм уу? Ийм нөхцөл байдал ингээд тулгараад байгаа ийм асуудалд бас айгүйх эмэгтэйчүүд маань орцсон. Тэгээ эмэгтэйчүүд гэдэлтгүү бүх одоо энэ гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууд маань тий яг өөрийнхөө одоо мэрэгжлийн ажлыг хийж чадахгүй байгаа ч юм уу тий яг өөртөө таалагдахгүй байгаа сансандаа одоо тий нөгөө ажиллаж чадахгүй байгаа байдал нь тий өөрийнх нь одоо ирээдүйнх нь болон тий өдөр тутмынх нь одоо өөрийнх нь энэ сэтгэл санаа өөртөө итгэх итгэл энэ маш одоо
том одоо нөлөө үзүүлж идэг. Тийм ээ. Ер нь эмэгтэйчүүд маань бас одоо Австралид ирээд олон ч эмэгтэйчүүд маань бас ингээл хүүхдээ төрүүлээд гэртээ ингээд хүүхдээ хараад нөхөр нь ажиллаа хийгээд те хүүхдээ сургууль цэцэрлэгт нь өргөчөөд ингээд гэртээ байгаа эхчүүд маань бүсгүүчүүд маань бас сонсож байгаа. Тэгээд тэд нар маань ч гэсэн таны саяны хэлдгээр өөртөө итгэх итгэл нь бас нэлээд буурсан байдаг юм шиг санагддаг. Тэгэхээр бас өөртөө итгэх итгэл олоод те бас дараагийнхаа карьертаа өөрийгөө бэлдэх тэг гэртээ сууж явах үедээ бас өөртөө ихтэй байх тэр бас нөхцөлийг нь бас олох сургалтууд бас гарч ирэх нэ гэж харж байна. Тий. Ер нь ийм одоо цааш ер нь л ингээл эмэгтэйчүүд тий тэгэхээр ер нь бол айл болох эмэгтэйчүүд teenagers тий young adults гээд энэ хүмүүсийгээ одоо чадваржуулах тэгээд алд ухамсартан тодорхой хэмжээгээр тий энд нь чиглэсэн юм коучинг сургалт гэсэн ийм л чиглэлээр ерөнхийдөө илүү төлхөө ажиллаад явнаа. Тэгээд саяын ярьсан бас нөгөө санхүүгийн коучингийн асуудал. Тэгээд энд чинь зөвхөн санхүүгийн удирдлага талаас би ч одоо яг санхүүгийн удирдлагаараа мэргэжлээ эзэмшээд ингээ олон жил ажилласан. Тэгээд энийгээрээ бас өөрөө ингээ өөрийнхөө хувийн амьдралд тий бас энэ нөгөө санхүүгийнхаа удирдлагыг ашиглаад тий том юм санхүүтэй холбоотой том чаленжуудаа бас ингээ даваад гарсан туршлага дээрээ үндэслээд энэ бас санхүүгийн коучинг хийгээд явж байгаа. Тэгээд энэ коуч санхүүгийн маань асуудал зөвхөн энэ нөгөө санхүү удирдах асуудал биш байдаг. Нэмээд ингээд тий сэтгэл зүйн майндсетийн асуудал бас давхар байж идэг тий санхүүтэй холбоотой. Тэгээд огтос юм санхүүгийн коучинг одоо анзаарчсан байдлаар явуулах боломжтой. Тэгээд хамгийн гол зүйл нь нөгөө хувь хүний мэдээллийг тий нууцлах хамгийн одоо чухал одоо суртахууны тэр юугаа зарчмаа тий хадгалж ажиллана. Одоо хувь хүний хувь хүний одоо мэдээллийг нууцлах групп коучингоос бусад ганцаарчилсан коучингийн хувьд бол тий яг ингээд тэр харилцагч битэрийн хооронд л одоо тэр яригдсан зүйлс үлдэн тэгээ financial коучингийн хувьд бас би ингээд хүний бас шууд ингээд төрөвч рүү өнгийгөө тий яг деталлаар ингээд орлого зарлагыг мэдээд байх шаардлагагүй. Ерөнхийдөө ярилцаад ингээд чиглүүлээд тэгээд гол одоо санхүү дээр тулгарч байгаа асуудлуудыг бас ярилцаад явна. Гэхдээ яг тоогоор хитэн төгрөгөө олдгийг хэд гардыг хэд үлддэг ямар үртэй ингэж бол бас хүний хувийн мэдээлэл рүү бол халдахгүй. Тийм байдлаар л тэгээд явуулна. Золбоогийн маань хувьд ирээдүйн зорилго зорилт нь За яг ирээдүйн зорилгын хувьд бол ер нь бол бас төстэй нөгөө ээж дээрээс анх яг одоо нөгөө глобал юу бас зохион одоо бий болгож авах. Тэрнээс өмнө бас нөгөө сэтгэхүйн хүч гэдэг одоо нөгөө байгууллага бий болгож ирсэн гэдэг чинь. Би болохоор нөгөө өөрөө бас Монголд байхдаа улаан загалмайд ер нь нэлээд бас багасаа бага ингээс бараг тий 13 4-өөс ер нь бол сайн дурын ажил хийх явж байгаа. Энэ хугацаанд болохоор миний ер нь гол ойлгосон зүйл болохоор ер нь бусдад туслах, бусдад одоо хэрэгтэй эерэг одоо энэ амьдралд нь хэрэгтэй мэдээлэлүүд ер нь бол түгээх одоо ямар чухал үүрэгтэй байд юм бэ те. Дээрс нь хүмүүс бас яг яаж нөлөөлдөг юм бэ гэдэг талаар нь ер нь бол агайх ойлгож авч ийсэн. За тэгээд бас олж авсан мэдлэг мэдээлэл хүмүүстэй харамгүй бас өгөх нь маш чухал гэдгээ одоо баримтлаад одоо бас нэг мастер классудаас явуулсан яг ер нь бол хിവэр байгаа. За тэгээд ирээдүйд ч гэсэн одоо жилдээ дор хаяжтай нэг удаа ингээд одоо зохион байгуулад тэгээд тэрэн дээрээ бас илүү жоохон бас цаг хугацаа гаргахаар нь бас өөрөөр бас яг яаж туслах боломжтой мэдээллүүдийг бас яаж ингэж өгөх боломжтой гэдэг дээр толгуурлаад яг энэ глобал юугаа бол ер нь бол дэмжиж ингээд явнаа. Нэс гадна манай энэ яг growth саяын confident child програмд яг нөгөө growth mindset гэдэг хэсгийг нөгөө золбоо нэг модулыг авч явдаг. Тэгээд амралтын өдрөөр бас нөгөө хүүхдүүдэд зориулаад өөрийнхөө туршлагыг шеэрлээд өөрийнхөө хувийнхаа сториг шеэрлээд яаж ингэж комфорт зоноосоо гарч ирсэн бэ гэдэг хувийнхаа түүхээ хуваалцаад хүүхдүүдэд айгуу гоё юм motivation, inspiration өгөх байдлаараас нэг удаагийн сургалтын золбоо ордог. Тэгээд нэмэх нь бас нөгөө оюутнуудад зориулсан бас нэг өдрийн бас сургалт нэлээд явуулсан. Энэ нөгөө нэг оюутан байх боломжоо хэрхэн ашиглах вэ гэдээ бас нөгөө оюутнуудаас яаж сурах юм, одоо яг сургуульд орчоо те яаж сурах юм, яах юм гэдэг энэ тал дээр бас золбоогийн нэг өдрийн сургалтаас явж байгаа. Ямар мандаг юм бэ? Би өөрөө ирэхгүй айгүй бахархаа сууж байна хоёроо. Өөрхөн ээж охин хоёр маань энэ том зорилгоодыг тавиад
ингээ явж аваад маш их бахархаж байна. Тэгээд Австралид амьдарч байгаа нутаг нэгттэй монголчуудаа өсөн ажилд орох те бас тэг мэрэгсэн мэрэгчлэр ажиллах алтан боломжийг бас мөн түнчлэн бас монгол эмэгтэйчүүд болон хүүхдүүдтэй бас ирээдүгийн зөв залах өөртөө итгэх итгэлийг нь олох мэдлэг олоход нь ер нь тусалж байгаа энэ сайхан ажил үйлсэд өндрөөс өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. За маш их баярлалаа. Амралтын өдрөөр цаг заваа гаргаад бас энэ подкастта урьж оролцуулсанд маш их баярлж байна. Баярлалаа та хоёртаа. Тэгээд Сидней хотоос Ундраа, Золбоо, Мельбурн хотоос цаанаар ярилцлаа. Тэгээд доор комментээр бас Facebook пэйжийн линкийг оруулаад өгөн та бүхэн маань өргөнөөр бас очиж үйлчлүүлээрэй. Тэгээд дараагийн дугаар хүртэл баяртай. Баяртай.